Хүүшээ найзаа. Чи ч одоо яагаад ам хамраар нь дүүрэн бодог болсон явж байгаа юм бэ? Найзынх нь идэж ууж байгаа бүх юм бүгдээрээ амт оруулагч, өнгө оруулагч, бодогч бодтой байгаад байх юм. Яах ёстой юм болоо? Харин тийм ээ. Иймэрхүү юм хум идэж уугаад байхаар чинь элдв янзын өвчнөөс яаж салах вэ? Үгүй тэгээд эрүүл мэндэд минь сөрөг нөлөөгүй идэж уужхаар юм олдохгүй. Яамаар ч юм дээ найзаа. Харин тийм ээ. Америкийн бол нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хилээгүүч бол гэсэн та хоёрт бол би хамгийн сайн чанарын ундааг бол өгж болох юм аа. Хөөх, энэ ямар ундаа вэ найзаа? Би бол та хоёрын найз бол биш бол байгаа. Дэлхийд ургадаг бүх жимсийг бол хооронд нь холиод бол ямар амт гарах бол гэж бодож бол байсан уу? Тэгэж болох юм уу найзаа? Найз биш гэж дахиж бол хэлмээргүй бол байна. Та хоёр минь энэхүү амтыг мэдрэхийг хүсвэл сахарын бол нэмэлтгүй, будагч бодисгүй, газгүй, тимбар гундааг бол уугаарай. Хөөх, эн чинь яг надад зөрүүлсэн ундаа байна штэ. Яг чамдач гэж хэлэх нь бас хаашаа юм. Гэхдээ бол эрүүл мэндэн боддог бүх хүнд бол зориулсан бол байдаг юм аа. Дэлхийд ургадаг бүх жимс